За сайн байцгаана уу? Өнөөдрийн тааруу сэдв бол Заяаны хань тухай. За таны Заяаны хань ямар хүн байх вэ? Та хоёр хизээ уулзах боломжтой вэ гэсэн юм сэдв байгаа. За нийт 3 үзэр сонгоё. За эхний үзэр маань за шинэ сарын эхрийн ордон гэсэн юм үзэр байна. За хоёр дахь маань тэргэл сар үхрийн ордон гэсэн юм мессеж байна. За тэргэл сар эхрийн ордон гэсэн юм мессеж байна. За та өөрт хамгийн их таалагдчих байгаа нэг картыг сонгоно. За нэг дугаарыг сонгосон хүмүүсийнхаа таны Заяаны хань ямар хүн байх вэ? За харцгаая. За тэгэхээр нэг үзэр сонгоё. За та хоёр хизээ уулзах боломжтой вэ? За таны нэг дугаарыг сонгосон хүмүүс юм аа таны Заяаны хань. За Aries гэсэн юм карт гарч ирсэн. За маш их эр зэрэгтэй, бие даасан. За маш их тийм гал одоо махбодтой тийм маш их юм эрч хүчтэй. За ийм арга тал илүү давмгаалсан ийм хүн байх боломжтой. За бусдыг байлдан дагуулсан ийм манлайлагч чанартай. За алиог ингээд өөрийнхөө бас хийх дуртай ч юм уу те ийм эрхчлөөтэй байдаг ийм хүн байх боломжтой. За тэгээд илүү их одоо гэр бүлтэй хайртай, гэр бүлсэг, за үндэс угсаа шашин одоо үндэс угсаа өөрийн их нутагч юм уу те энэ зүйлстэй маш их нэг үнсэрхэг гэр бүлийг бол маш ийм үнцэнтэй хамгийн чухал зүйл гэж боддог. За ийм гэр бүлсэг ийм хүн байх нэ. За энэ хүн магадгүй гадаад улс оронд байдаг байх боломжтой. За аль эсвэл гадаад руу ингээ бизнес хийдэг, гадаад улс оронтой холбоотой ямар нэгэн зүйл хийдэг байх боломжтой. Одоо гадаад амьдардаг ч гэж болно. За мөн одоо маш их юм сүнслэг амьдралтай юм ойрхон байдаг, шашин шүтлэгтэй өөрийн гэсэн тодорхой юм нэг шашинтай ийм хүн байх боломжтой. За бас юм сүнслэг амьдралд итгэдэг ч юм уу иймэрхүү хүн байх боломжтой. За та хоёр хизээ одоо ингэж уулзах вэ гэсэн байна. За тэгэхээр харилцаа холбоо бол энд ингээд түлхүүр гэж гарч ирсэн байна. За та одоо хэрвээ та тэр хүнийг ингээд таньдаг, мэддэг, одоо тэр хүний ингээд холбоо барих утасны дугаар SNS-д танд байдаг бол та ингээд холбоо барихаасаа битгий ингээд та юу лээ? Битгий ингэж нөгөө нэг цухтаараа зөрөгтэйгээр холбоо бариад үзээрэй. Харилцаа холбоо бол энэ харилцаанд хамгийн чухал ингээд түлхүүр нь болно гэсэн мэн. Хоорондоо ингээд ярилцах хэрэгтэй. Тэгжээж одоо ингээд ийм нэг харилцааны эхлэл тавигдах ч юм уу. Иймэрхүү одоо байх боломжтой. За тэгвэл хамгийн сүүлд одоо танд хэлүүлэх сүүл мессеж карт нь. За юу гэж хэлүүлэх вэ? Таарцгаая. Pray гэсэн мэн. За залбирах гэсэн байна. За та өөрийнхөө яг юу хүсэж байгааг за хайр дурлалын харилцаан дээр те Заяаны хань ч юм энэ бүх тал дээр одоо юу хүсэж байдаг тэр бүх зүйлээ ингээд чин сэтгэлээсээ залбирах хэрэгтэй. Таныг одоо бурхан Тэнгэрээс таны тэр залбирлыг ингээд сонсох болно. Тэгээд тань тусламжаа одоо гараа ингээд сунгах болно гэсэн юм гоё залбираарай гэсэн юм мессеж гарч ирсэн байна. За нэг дугаарынхандаа амжилт хүсье. Анхаарал тавьсан маш их баярлалаа. За хоёр дугаарыг сонгосон хүмүүсийнхаа Заяаны ханийг хамтдаа харцгаая. Ямар хүн байх вэ? За хэн? За хоёр мессеж гараад ирлээ. Хоёр үцэр гараад ирлээ. Нэг төрсөн. Окей.
2 дугаарыг сонгосон хүмүүс маань таны заяаны хүн ямар одоо хүн байх боломжтой вэ гэхээр за номын орд гэж гарч ирсэн. За аливааг ингээд маш том цар хүрээнд хардаг, аялах туртай, юм өөдрөг үзэлтэй. Аливааг ингээд юм нөгөө нэг хөнгөн эргээр хардаг, маш их нөгөө хүмүүстэй нөхрөлдөг, ийм нөхөрсөг, бүтээлчтэй ийм хүн байх боломжтой. За мөн одоо ингээд эрхчлөг маш их эрхмэлдэг. За олон соёлын олон одоо нөгөө орны найзуудтай ч юм уу ийм хүн байх боломжтой. За мөн тэгээд маш их тийм нөгөө нэг бэлэг тал нэх буюу маш их мэдрэмжтэй мөн одоо нөгөө нэг эмэгтэйлэг тал буюу бусдыг хайрлах, инрэх, хасрах ч юм уу энэ тал нь маш их хөгжсөн. Эмэгтэйчүүдтэй ойрхон байдаг, илүү одоо эмэгтэй хүнийг маш сайн ойлгодог ч юм уу ийм байх боломжтой. Ээжтэйгээ ойр байдаг ч юм уу эсвэл ихч, охин дүүтэй ч юм уу ийм одоо байх боломжтой. За энэ хүн бол ерөнхийдөө хүмүүстэй харилцдаг одоо ийм харилцааны төрлийн ажил хийдэг байх боломжтой. Мөн одоо менежер ч юм уу тэр одоо компанийнхаа тэр ажиллаж буй газрынхаа бүх одоо зүйлийг ингээд зохицуулдаг жижиг ийм сажиг зүйлс анхаарлаа маш их хандуулдаг ч юм уу те бүх зүйлсийг одоо ингээд өөрийн биеэр гардаж хийдэг ч юм уу маш их ийм итгэвтэй хөдөлгөөнтэй бүтээлч. За хүмүүстэй одоо нөгөө холбоодох тогтой сайн одоо харилцааны ур чадвар өндөртэй ч юм уу ийм хүн байх боломжтой. За мөн энэ хүн одоо маш олон хүнтэй ажилладаг, эргэн тойронд нь маш их хүмүүс байдаг ч юм уу. Олонтойгоо ийм харилцах дуртай ийм хүн байх боломжтой. Мөн тэгээд одоо хамтрагч ч юм уу те амьдралынхаа одоо ханиг маш чухал хүн гэж үздэг ийм романтик харилцааг үүсгэхийг хүсдэг ийм хүн байж болно. За хайр дурлалын харилцаан дээр бол маш тийм романтик байж болохоор ийм хүн байна. За энэ хүнтэй та одоо хизээ уулзах вэ гэхээр одоо биш биш гэсэн ийм мессеж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр за одоогийн одоо харилцаа ч юм уу таарын одоо хэрвээ харилцаатай байдаг бол энийг илүү бодтой болгох, боддоор харах. За илүү их нөгөө нэг боджуулах ч юм уу нөгөө бичиг баримт болгож баталдаг ч юм уу гэрлэлтэй иймэрхүү зүйлс байх боломжтой. За тэгээд full moon in Taurus буюу тэргэл сар одоо үхрийн ордонд орох үеэр бас ямар нэгэн зүйлс ил тод болж ирж болно. За мөн энэ бичлэгийг үзэж байгаагаас жилийн дараа буюу үхрийн ордны улиралд буюу одоо 2025 оны хавар ч юм уу те таарын амьдрал бас айгүй чухал үйл явдлууд мөрөөдөжсэн. Тэр мөрөөдлийн амьдрал маань илүү ингэ бодтой болж ирэх ч юм уу ийм үйл явдлууд бас болж магадгүй. За хамгийн сүүлд нь танд одоо хэлүүлэх сүүл мессеж гарна. Юу байгаа вэ таарцгаая. За go out гэсэн мессеж гарч ирсэн байна. За гарч ороорой буюу гараарай гэсэн мэт. За та гадагшаа ингээ гарах юм бол таныг сайн хүмүүс сайхан үйл явдлууд ингээ хүлээж байгаа шүү. Илүү их ингээд хөдөлгөөнд ороорой гэсэн мессеж гарч ирсэн байна. За 2 дугаарынхандаа амжилт төсөө анхаарал тавьсан маш их баярлалаа. За 3 дугаарыг сонгосон хүмүүсийнхаа уншлага харцгаая. Таны заяаны хүн ямар хүн байх боломжтой вэ? Заяан House 5 Pisces гэсэн байна. За тэгэхээр нэг өдөр сонгоё. За 3 дугаарыг сонгосон хүмүүс маань таны заяаны хүн. За маш их бүтээлч, өөртөө итгэлтэй, хөгжилтэй, за дуулж бүжиглэх сонирхолтой, өөртөө итгэлтэй ийм төрлийн хүн байх боломжтой. Хүүхдүүдтэй ойр ажилдаг байж болно. Аль эсвэл өөрийнхөө тэр дотор байдаг ийм бүтээлч юг, бүтээлч энергийг гадагш нь гаргадаг урлагийн хүн ч юм уу, контент хийдэг хүн ч юм уу. Маш ийм бүтээлч хүн байна.
За тэгээд маш их идэвхтэй буюу арга тал ингэж давмгаалсан. За хонь нэхэр арслан жинлүүр ном хумх гэд. За энэ ордны хүн байх боломжтой, маш их юм идэвхтэй, өөрийгөө маш сайн илэрхийлдэг, илүү юм дайчин, бүтээлч, хөдөлгөөнтэй ийм хүн байх нэ. За мөн одоо энэ хүн хүүхдүүдтэй ойр дотны ажилладаг байж болно. Эсвэл бас ийм олонний танил ч юм уу, олон дийл байдаг ийм хүн байх боломжтой. За урлагтай холбоотой ямар нэгэн ажил хийдэг. Эсвэл дуулж бүжгэлдэг, маш их ийм авиастай гэх юм уу ийм хүн байна. За мөн тэгээд мэдрэмж бол маш өндөртэй мэдрэмж өгсөн. За хүнийг одоо нөгөө нэг өөрийнхөө оронд тавьж үздэг ч юм уу те аливаа зүйлийг хоёр талаас нь харж чаддаг, мөн хүнийг маш сайн сонсдог, маш сайн сонсогч ийм хүн байх боломжтой. За хувцлалт ч юм уу бие авч байгаа байдал маш өвөрмөц. За хүмүүсийг бас өөртөө татах чадвартай ийм хүн байх боломжтой. За таарын уулзах хугацаа болохоор гар утсаа бага хараарай гэсэн ийм мессеж гарч ирсэн байна. За тэгэхээр таны одоо хүлээж ирсэн хариулт ч юм уу те та энэ хүнтэй хизээ уулзахаа өөрөө мэдж байгаа. Таны хариулт хүссэн хариулт бол танд ингээд утгагүй ирэх болно гэсэн байна. За тэгээд магадгүй та гар утсаараа дамжуулаад одоо тэр хүнтэй холбогддог, тэр хүнийг хардаг ч юм уу хитрхи их одоо тэр хүн анхаарал хандуулад байгаа. Байж магадгүй. Тэгэхээр одоо утаснасаа холбоогоор ч юм уу тий иймэрхүү мессеж гарч ирсэн байх боломжтой. За тэгвэл танд өгөх хамгийн сүүлд нь зөвл мессеж карт маань төвчлэх маарин. Forget гэсэн мессеж гарч ирсэн байна. За мартах хэрэгтэй гэсэн мэн. За өөрийнхөө одоо тий ийм сөрөг зүйл бодоод байгаа юм сөрөг сэтгэл хөдлөл ч юм уу тэр зүйлсээ бүгдийг ингээ мартаарай. За танд ингээд ийм сайхан ийм сэтгэлийн тайвшрал ч юм уу сэтгэл дүүрэн энерги таны сэтгэлээ ингэж дүүргэж өгөх амар амгалан ингээд утгагүй танд ирэх болно. Ийм сөрөг зүйлсийг бүгдийг мартаарай. Сайхан зүйлс ингээд тань тэр одоо сөрөг зүйлсийг мартаад сөрөг биш байх үед тань сайхан зүйлс ирэх болно гэсэн мессеж ирсэн байна. За 3 дугаарханд амжилт хүсье. Анхаарал тавьсан маш их баярлалаа.